За сайн мэцгааны өнөөдрийн сэдв бол за тэр хүн таныг юу гэж бодож байгаа вэ? За тэгээд цаашдаа харилцаа яах вэ гэсэн юм сэдвээр харъя. За нийт 3 үзэр сонгоё. За хамгийн ихнийх нь Page of Cups гэсэн юм карт байна. За дараагийнх нь Queen of Pentacles гэсэн юм карт байна. За гурав дахь нь Two of Wands гэсэн юм карт байна. За төвөр хамгийн их таалагдчих бэ нэг картыг сонгоно. За Page of Cups картыг сонгосон хүнийхээ уншлагыг хамтдаа харцгаая. За тэр хүн тэнийг юу гэж боддог вэ? Тэр хүн таныг юу гэж боддог вэ? За тэр хүн таныг за Ace of Pentacles гэдэг ийм карт маань бол буруу гарч ирсэн байна. За тэр хүн таныг бол одоо нөгөө нэг маш их алдар нэртэй, маш их мөнгөлөг, баян ч юм уу тийм нэг өөртөө ихтэй гэж бодхоос илүүтэйгээр одоо нөгөө нэг альва юм материалын зүйлсийн үн цэнийг ойлгодог, илүү даруухан байдаг, илүү хүлцэнгүй байдаг. За гаднаа бол маш ухаалаг харагддаг. За маш тийм өнгөлөг юм ирч хүчтэй, аз жаргал, гэрэлцэн юм өөдрөг нэрэг ауратай гэж бол хард юм байна. За тэгээ маш тийм өвөрмөцсөн ийм сүнслэг бас энерги одоо юутэй ауратай гэж бол хардаг. За таныг одоо нөгөө нэг харилцаан дээр бол ингээ маш хөвгөлтэй хүмүүстэй ингээ маш хөвгөлтэй харилцдаг. За хүмүүсийн арга хавийг олж чаддаг гэх юм уу тий. Бүх хүнтэй ингээ тохируулаа харилцдаг. Нэг юм хит их эмороод депред ч юм уу хит юм гүн гүнзгий бас аливаа зүйлийг хүлээн авдаггүй. За маш хөнгөн ингээ хөвгөлтэй өнгөрөөчдөг ч юм уу тий. Бүх хүнтэй ингээ ийм нэг жигд харилцдаг гэж бол үздэм байна. За таныг одоо тэр хүн бол одоо нөгөө өөрийгөө илэрхийлэх тал дээр гэх юм өөрийгөө илэрхийлэх тал дээр илүү их юм хүүхэжээг за маш их тийм нөгөө нэг гинэн цайлган гэх юм уу тийм ийм байдлаар өөрийгөө илэрхийлдэг. За магадгүй одоо нөгөө нэг ийм тотгошоо та илүү ийм тотгошоо төрлийн хүн байдаг гэж хүн байж магадгүй. За өөрийгөө нөгөө зургаар илэрхийлэх, бичиж илэрхийлэх ч юм уу илүү их тийм бүтээлч байдлаар бичиж зураглалж ингэж өөрийнхөө дотор байгаа тэр мэдрэмжүүдийг илэрхийлдэг гэж энэ хүн бол боддог. За таны дотор бол маш тийм хүчирхэг, за тогтвортой, найдвартай, бат бөх үнэн ч ийм хүн байдаг гэж бол тэр хүн таныг бодд юм байна. За хизээд ингэж ямар нэгэн зүйл болоход ингэж түшиж тулах ч юм уу маш тийм сэтгэлийн хаттай, маш ийм найдвартай, бат бөх ийм тогтвортой тий ийм чадварлаг ийм хүн бол таны дотор байдаг гэж тэр хүн бол бодд юм байна. За тэгвэл тэр хүн танд юу гэж хэлүүлэхийг хүсэж байна вэ? Цаашдаа Butterfly гэсэн мэн Golden Mirror гэсэн мэн. За эрвэхийг гэсэн юм карт гарч ирсэн өөрчлөлт. За та хоёрын энэ харилцаа бол одоо өөрчлөлт явагдах, дараагийн түвшинд гарах, хүсэлт явагдах. Та хоёр одоо дотоод хүүхдүүдээ одоо тийм ээ хинхнийхээ тэр гоё нөгөө зан чанарыг илүү их олж харах, хангаах, хоёр биенээ эмчлэх ч юм уу ийм үйл явдлууд. За тэгээд энэ хүн одоо тантай харилцаагаа ингээд дараагийн түвшинд гаргахыг хүсэж ээж магадгүй, ямар нэгэн өөрчлөлт одоо бас ингэж хийхийг хүсэж ээж магадгүй. За тэгээд тайр бол одоо нөгөө нэг хоёр биендээ ингээд нөгөө толны тусгал шиг ингээд яг биенээ ингээд харахаараа өөрийгөө ингээд толинд харж байгаа юм шиг ямар нэгэн тийм зан чанар бас ингэж байдаг байж магадгүй. Тэр хүн одоо таныг одоо хараад
өөрт нь байдаг бас юм зан чанарууд өөрийгөө ингээд толжж байгаа юм шиг те байдгаа гэж бол танд одоо хэлүүлэхийг хүссэн байна. За Page of Cups дугаарыг сонссон хүмүүстээ аз жаргал хамгийн сайхан бүхний хүсээ өрөөё. Анхааралтай сонссон маш их баярлалаа. За Queen of Pentacles гэсэн картыг сонгосон хүмүүсийн амжилтыг харцгаая. За Ace of Wands, Queen of Wands. За тэгэхээр Queen of Pentacles картыг сонгосон хүмүүс юм аа. За тэр хүн таныг юу гэж боддог вэ гэхээр за тэр хүн таныг бол маш их ирч хүчтэй, за өөртөө итгэлтэй. За маш тийм хөдөлгөөнтэй ч юм уу те ийм хүн гэж боддог. Мөн таныг ийм халуун дулаан. За тэгээд энэ дагаа ийм мод шиг одоо нөгөө нэг маш их ингэж нөгөө урт хугацаанд одоо өөрийнхөө амьдралыг босгож ирсэн ч юм уу аливаа зүйлд ингээд нэг ийм улс ууртай ханддаг ч юм уу иймэрхүү бас боддог байх боломжтой. За таны одоо гадаад төрөх одоо имиж шиг юм уу тэр зүйл бол маш ийм өнгөлөг сүр жавхлантай гэж боддог. За таныг одоо харилцааны төвшин дээр бол та өөрийгөө маш тийм хүчтэй илэрхийлдэг. За илүү их тийм өөртөө итгэлтэй, за ийм шулуун шудраг, за болохгүй юм байх юм бол тухайн үед нь хэлж чаддаг ийм эр зөрөгтэй тий. За бусад хүмүүсийн ингэж байлдан дагуулах, одоо манлайлах ур чадвар өндөртэй. За ямар нэгэн ийм өндөр байр суурьтай ч юм уу тий хүмүүсийн дунд ингэж нөгөө нэг хүндлэгддэг хүн гэж бол боддtiin байна. За та бол өөрийгөө илэрхийлэхдээ тийм маш өөртөө итгэлтэй юм сүр жавхлантайгаар илэрхийлдэг гэж магадгүй. За тэр хүн бол таныг хараад бол ингээ маш их сүрддэг. Таны одоо гоо сайхан бие авчиж байгаа байдал, за ухаалаг байдал, за мөн тийм маш гоё ихэмсэг ийм нөгөө нэг таны үн цэнтэй ийм байдалд бол татагддаг. За магадгүй та нөгөө нэг маш тийм классик хувцалдаг, үнэтэй юм хэрэгэлдэг ч юм уу. Гадна талдаа маш тийм ихэмсэг ийм хатан айн шиг л харагддаг байх боломжтой. За харин одоо нөгөө таны ийм дотоод зүрх сэтгэлд бол ийм бяцхан ингээд сууж байна. Хаяа бас одоо энэ нэг жоохон ингээд ставтдаг ч юм уу. Хайр халамж хэрэг болдог. За маш тийм их нөгөө нэг ирч хүчтэй хүмүүсийг ингэж удирддаг дагуулдаг хэрнээ. За заримдаа болохоор ингээд нэг юм ганцаараа баймаар ч юм шиг ийм хайр халамж ийм зүйлсийг мэдэрдэг ийм бяцхан ингээд сууж байдгаа гэсэн ийм мессеж гарч ирсэн байна. За тэгээд цаашдаа тэр хүн танд юу гэж хэлэхийг хүсэж байна вэ? За heartbroken буюу та одоо нөгөө таны тэр нөгөө нэг сэтгэл зүрх шаналсан тэр юм уйтгаргуу нэгтэй зүйлсээ зүйлсийг бол би ингэж маш гоё имчилж өгч чаднаа. За хоёулаа одоо та тэр хүн одоо тантай нийлснээр ингээ арга бэлэг шигтэй маш гоё ингээ зөгцөж таны нөгөө танд байхгүй байсан тэр нөгөө талыг бол маш өнгөж гоё нийлүүлж өгнө. Одоо нэгтгэнэ, баланслнаа, ийм тэнцвэртэй болгоно. Таны тэр сэтгэлийн шарах тэр бүх зүйлийг гоё ингэж идгэх нөгөө тал нь болно гэсэн ийм гоё мессежийг ирүүлсэн байна. За тэгээ 2 дугаарыг сонгосон хүмүүстээ за аз жаргал хамгийн сайхан бүхний өсөө өрөө анхаарал тавьсан маш их баярлалаа. За 3 дугаарыг сонгосон хүмүүсийн хамжлагыг харцгаая. За тэр хүн таныг юу гэж бодож байгаа вэ? За тэр хүн таныг бол маш хөөрхөн гэж боддtiin бэ. За эрэгтэй эмэгтэй хүйс амархгүйгээр те хин нэг үзэж байгаа бол хүйсийн цалиад сонсороо. Тэгээд таныг бол маш хөөрхөн царайлаг гэж бол боддог. За маш гоё тийм мэдрэмжтэй таны хувцлалт ч юм уу юм гоё нэг юм урлаглаг өөрмөц
хүний анхаарлыг татах үйс маш тийм дэгжин гэж бол боддtiin байна. За та бол маш гоё тийм хөөр дүм, хайр татам тийм инхри харагддаг гэж магадгүй. Тэгээ маш гоё тийм нөгөө эмэгтэй хэрвээ та үзэж байгаа эмэгтэй хүн байх юм бол маш тийм эмэгтэйлэг. За эрэгтэй хүн байх юм бол зөөлөн дулаан ийм хүн гэж бол боддог. За таныг одоо тэр хүн дотоод сэтгэлээ илэрхийлэхдээ маш романтик. За маш их юм хайр халамжийг мэдрүүлсэн. За маш их тийм нэг хайр халамжаар дүүрэн ч юм уу тийм хөгжилтэй. За илүү их тийм нэг ярьж байгаа зүйлсээс нэм нэг эрхчлөө, амар амгалан тайван байдал, нэг юм стрессгүй байдал, юм эерэг өөдрөг, иймэрхүү зүйлсийг мэдэрдэг байж магадгүй. За тэр хүн тэнийг өөрийгөө илэрхийлэхдээ болохоор ингээд нөгөө жоо илэрхийлж чаддаггүй гэх юм уу, ингээд дотгошоогоо байдаг. Яг дотоод тэр нөгөө дотор байгаа зүйлсийг илэрхийлэн гаргаж ирэхдээ жоох ингээд өөрт нь хэцүү байдаг болов уу гэж боддtiin байна. За аль эсвэл ингээд дотор байгаа юмнуудаа илэрхийлэхийг хүсдэггүй гэж боддог. За энэ хүн ингээд цаашаа хараад зогсож байгаа тий, ямар нэг юм зүйл бодоод бодлогшроод байгаа нь та нөгөө дотор байгаа зүйлүүдээ хэлэх үгүй юу гэд нэг юм бодлогшроод ийм илүү юм нээлттэй байхыг хүсэхгүй байдаг ч юм уу, тэр хүн ингэж боддtiin байна таныг. За тэгтэл таны дотор бол маш тийм эрч хүчтэй, за алсыг харсан, за ирээдүйн юм аялал ч юм уу, ирээдүйн төлөө ингэж нөгөө нэг тэмүүлсэн, илүү их тийм надлын явдлын ирэлт ингэж гарахыг хүссэн ийм одоо тийм одоо хүн таны дотор бол байдаг. За маш их зүйлсийг нөгөө нэг хийж амжуулахыг хүссэн, маш их юм эрч хүч, эрхчлөөтэй ийм хүн бол таны дотор ингэ байдаг. За та ингэж аливаа зүйлсийг маш тийм том зургаар нь харах ч юм уу, илүү их тийм нөгөө нэг хүсэл тэмүүлэл мөрөөдлөөр дүүрэн өөрийнхөө одоо нөгөө амьдралыг хаа явах, хурж болох газарт нь одоо нөгөө ирж хайх ч юм уу, ийм хүсэл тэмүүлэлтэй хүн байдаг. Ийм хүн байна. За тэгвэл цаашдаа тэр хүн танд одоо ямар мессеж хүргүүлэхийг хүсэж байна вэ? Love гэсэн мэн хайр. За тань дээр бол одоо ямар нэгэн нөгөө танд ийм болзооны урилга, хайрын мессеж явуулах ч юм уу, иймэрхүү зүйлс хийхийг хүсэж байж магадгүй. Тэгээд таныг бол одоо нөгөө нэг гоё ингэж хайрлаж байна. Хайрал тань ингээд гоё ингэж зүрхээ бариад ирж байгаа юм шиг. Тань ингээд энэ зүрхээ ингээд ийм ном сумаар харах ч юм уу тий. Иймэрхүү үйл явдлууд болж магадгүй. Эсвэл дотоод ийм зүрх сэтгэлээ илэрхийлэх, тань руу ямар нэгэн мессеж өгөх, за ямар нэг ийм хайрын хөвгтэй илэрхийлэх одоо тиймэрхүү үйл явдал болох ч юм, хайраа илэрхийлэх, болзоонд урих, болзооны санал тавих, иймэрхүү үйл явдал болж магадгүй. За 3 дугаарыг сонгосон хүмүүстээ ад жаргал хамгийн сайн сайхан бүхний өсөө өрөө анхаарал тавьсан маш их баярлалаа.